117 3. Украин болоод Путиний дэнд ойролцоогоор 117 элэг нэгт Бурят ахын дус амир өгдөжээ. Харин Москва хотын иргэдээс 3 цэрэг амир өгсөн байна. Дахин хэлье. 117 3. Орос албан улсын нийт хүн амын ердөө 20 орчим хувийг үндэсний цөөнхүүд эзэлдэг. Тэр дундаа бурятуудын эзлэх хувь бол 1% хүрэхгүй. Гэсэн хэдий ч дайнд хүчээр дайдлагдаж, дайнд амир өргөдөж байгаа хүмүүсийн дийлэнх олонхыг Тува, Бурят, Талмиг гэх мэтчлэн үндэсний цөөнхүүд тэр дундаа Монгол ахын дус эзэлсэн. Боддоо Оросыг 400 хүнтэй нэг нь тосгон гэж үзье л да. 400 өрхтэй нэг нь тосгон гэж үзье. Гэтэл энэ тосгон донд ганцхан ширхэг Бурят айлаад. Харин цэрэг татлаг болоход тэр Бурят айлын ганц хүүгэл цэрэгт мордуулж байна гэж төсөөлтөө. Бидний элэг нэг тахан дусыг ингэж ашиглаж, ингэж ялгуурлан гадуурхаж явахад бидний дунд одоог болтол Орос ах нар Путин гэх мэтчлэн саймширхах хүмүүс нэг агаараар амьсгалсаар. Энэ дан бол Украин болоод Оросын хоорондын дан биш. Энэ даныг эсэргүүцэж байгаа Оросын ард түмэнсэндээ асар болноор. Тэр дундаа Тува, Халмиг, Бурят, монголчуудын дан, монгол хусаатнуудын дан бол бүр биш. Тийм ч учраас маш олон хүмүүс дайнаас дайжиж, монголоо зорж хил дээр уртаас урт цуваагаас зогсож байна. Тэдний дунд зөвхөн монгол хусаатнуудаас гадна Орос хусаатнууд гэсэндээ асар болноор байгаа гэдгийг та бүхэн мэдэх байна. Эцэст нь бид өөрсдөө ахын дүүс болсон монгол хусаатнуудаа дайнаас дайжиж инхийг ихнүүлж байгаа хүн бүрийг халуун дотноор огт авахыг уриалж байна. Хэрвээ та бүхэнд энэ мессеж таалагдсан бол Help Buryats болон Help Russian Mongolians гэсэн хаштагуудыг ашиглан энэхүү бичлэгийг цааш нь түгээгээрэй.